Сурагчид хичээл бие даалт хийхдээ олон талын мэдээлэл цуглуулах шаардлагатай болдог. Цахим орчин хөгжсөн өнөө үед интернетээс дэлгэрэнгүй олон их сурвалжтай мэдээлэл авч хичээлээ илүү чанартай хийх боломжтой юм. Мөн бага сургуулийн сурагчид компьютер болон таблет, гар утсыг ашиглан интернетэд орох, мэдээлэл хаах чадварыг аль хэдийн эзэмссэн байна. Гэвч аливаа мэдээллийг ялгаж дүгнэж шинжлэх чадвар суугаагүй. Тиймээс хараа хяналтгүйгээр ганцаарангийн интернет, цахим сүлжээнд нэвтрүүлэх, компьютер, таблет зэрэг төхөөрөмжүүдтэй орхиж болохгүйг эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй. Бага насны хүүхдүүд аливаа мэдээллийг шууд хүлээн авдаг бөгөөд бүх зүйлийг гаднаас нь харагдах байдлаар нь үнэлдэг. Тэд харсан зүйлээсээ айцыг мэдэрч эсвэл хориотой цахим хуудас руу санаандгүй байдлаар орчиж болох юм. Тиймээс дараах 5 зөвлөгөө нь таны хүүхдийг цахим орчноос хамгаалахад тус болно. 1. Зөвшөөрөл авах. Компьютер эсвэл интернет орох бусад төхөөрөмжийг ашиглахаас өмнө заавал танаас зөвшөөрөл авч сурах. Мөн та тэдний дэргэд аль болох ойр байхыг хичээж хамтдаа интернет орж хэвшээрэй. Хэрэв та тэдний дэргэд байнга байх боломжгүй бол тэдний юу хийж байгааг харах боломжтой орчинд суулгана уу? 2. Өөрийнхөө браузер буюу интернет хөтжөө тогтмол шинчилж байх. Хэрэв та Chrome эсвэл Firefox хэрэглэдэг бол хүүхдээ санамсаргүйгээр с ิจ бүхий веб хуудас руу орохоос сэргийлсэн холбоос буюу нэмэлтийг татаж суулгаарай. Хэрэв та Chrome-ыг ашигладаг бол Metacert-ийг бид зөвлөж байна. Metacert нь таны хүүхдэд тохиромжгүй веб хуудсыг автоматар блоклно. 3. Хүүхдэд тохиромжтой хайлтын системийг ашиглана уу? Хүүхдэд зориулсан хайлтын систем нь зөвхөн хүүхдэд тохиромжтой веб хуудсуудыг харуулах болно. Бид танд Kidrex эсвэл Hampton School вебсайтуудыг санал болгож байна. 4. Хувийн мэдээлэл нууцлах. Хүүхдээ мэйлэр болон анкет бүглэх замаар хувийн мэдээлэл хэн нэгэнд өгөхгүй байх талаар сануулаарай. Хэрэв тэд энэ талаар ойлголтгүй байгаа бол эхлээд танаас асууж аюултай хохирол учруулах хэсгийг шалгаж байхыг зөвлөнө. 5. Нээлттэй байдлыг үргэлж бий болгох. Хэрэв цахим сүлжээнээс үүдэн таагүй байдал үүсэх, дарамт сүрдүүлэгдвэртвэл заавал эцэг эхтэйгээ зөвлөж, асуудлаа ярилцаж шийдвэрлэж байхыг хүүхэдтэй зөвлөөрэй. Хүүхэдтэй нь асуудалд орвол тэднийг буруутгаж зэмлэж болохгүй, харин ойлгож ярилцах хэрэгтэй. Буруу харьцнаас болж таны хүүхэд ирээдүйд ямар нэг тусламж хэрэгтэй болсон үедээ тантай зөвлөлдөх, ярилцахаас зайлсхийх аюултай. Эдгээр 5 зөвлөгөөг дагснаар та хүүхдээ интернет орчинд аюулгүй байхад нь тусалж чадна. Хамтдаа үр хүүхдээ цахим орчны эрсдлээс хамгаалцгаая.